За хоёр гой тогтчихжээ. Асуудал болсон. Эхний удаад бол иймэрхүү байхад болно шүү. Харин тийм байх. Одоо ер нь дутуу юм юу байна ханд? Дутуу юм юу байх вэ? Байхгүй шүү дээ. Бага хийгээл болно. Яваал. Асуудал болсон. Хүүе. Юу яриад байгаа юм бэ чи? Дутуу юм байхгүй ч шиг. За минь ах. Цагаа. За. Чи ямар муухай санаатай хүн бэ? За яах вэ? Танаа манай гэр танаахан чинь л юм авч өгсөн болохоор байхгүй гэж болно. Одоо чиний нас сууж байгаа буудангийн чинь танаа хаад өгч. Тэр жижиг өрөөд байгаа орыг танаахан аваад өгсөн юм байна. Манайхан бол яах вэ? Сэтгэлэн цайлган хүмүүс. Танаахан баян. Манайх болохоор жоохон боломжгүй гэж болно. Гэтэ чи миний ахыг уурханаас дөнгөж ээж хат ийм юус ярьж болохгүй байхгүй юу? Манайх бол аваад өгч чадна. Гэтэ доромжлоод байгаа заа юу. Манайхын сэтгэлэн цайлган аваад өгч чадна. Гэтэ би хизээж хар ахуулахгүй шүү. За би өөрөө энэ амьдралыг тэгээс нь босгон заа юу. Чи гэтэ доромжлоорой за. Юу зург моргч болоод байгаа хаа. Болоод ингэж хаана болоод байгаа юм бэ? Танахаа аваад өгсөн болохоор л энэ зургт чинь болоод байгаа юм байна те. Би жоохон том зургт хармаар байгаа байхгүй юу? Гэтэ би өөрөө авчнаа. Авчна. Арика хүү. Ясааха. Хоёлаа нэг ийш уулзаад хоёул нэг тийш явж чадах байх юм да. За тэгээд чи битээ доромжлоод дараа за. Чи миний хахад доромжлох болохгүй шүү за. Чи хизээч юм ярьж болохгүй шүү заа юу. Ойлгосноо? Би чамд хайргүй болно. За хоёул салнаа заа явахгүй. Сайн байцгаана уу? Top Electronics тавтай морилно. За юу сонирхож явна ахыг чой? Хөргөгч. Ийм болоо. Ингээл болоо. Наа чи янзын хөргөгчтэй гэжээ. Тийм үү яадаг хөргөч юм. Наа чи гэж Чик гэдэг брендийн хөргөгч. Одоо дэлхийн тэргүүлэх алдартай 10 брендийн нэг Чик. Хамгийн гол нь ганцхан манай Top Electronics оруулж ирж байгаа. Энийг л тэгэл өөрөө хэрэггүй байгаа. Энийг л аваад болоо. Хоёр ядж итл азтай. Хяндралын үеэр ороод ирж байгаа хэрэг. Заашгүй. Одоо энэ Чик брендийн хөргөгч маань анх зарагч ирсэн үн нь бол сая 990 мянга. Сая 690 болоо хямдарчлаа. Хүүигээ байжсэн чи ахаа сая 499 мянга 900 болоо хямдарчтээ. Араас нь бүр бэлгтэй гэчээ. Бэлгэний үе. Ус буцлагч. Гэхдээ ганцхан энэ хөргөгчөн дээр үнийн дүнгээс хамаарат өөр бэлгүүдтэй байхгүй. Энийг л авъя хаа. Өөрөө хэрэггүй шүү. Өөрөө юу ч хэрэггүй шүү хаа. Энийг авчиг да. Боцгоо. Гэтэ одоо үйл олон доо. Үйл болохоор бас эдэн ширэндээ. Яг энд одоо багтахгүй та уугаж нэг хөлтөөгч байсан болч. Хөлтөөгч хэрэггүй авахгүй шүү. Түр энийг л аав. Хөөе хаа. Юу вэ? Зөвхөн хөлтөөгч бэлгэлж байгаа бас хөргөгч байна. Тэр нь айлыг. Одоо юм шүү. Нөгөө Чик. Гоё юм бэ. Ихтэй наач ухаантай хөргөгч. Түү тийм. Тэ наадах чи яа юм. Халуун хоол тийм штэ та бүлээн хоол тийм штэ хөргөөгүй хоол. Тэнгууд наадах чи нөө хаана очиж хөрөхөө өөрөө мэднэ. Тэгээд аха энэ хөргөгчийг авал 200 литрийн Чик брендийн хөлтөгчөнд бэлгэлчихэж байгаа шүү. Тэгвэл ахын энийг болоод энийг авчих. Тэгээ өөрөө хэрэггүй шаага хэрэггүй яах юм баярлаа. За энийг бод. За боч аха боч. Миний ахаа та өстө мундаг шүү за. Тийштэй хичээ. Ямар гоё малгын машин бэ. Игчээ нөгөө Чик. Тийм үү тэгээ ах дүүн аавна гэж хэлээгүй шүү хаа зүгээр сонирхож байгаа шүү. За гэтээ хэрэггүй яах. Юу ч гэсэн машин байхгүй юм. Байхгүй л дээ зүгээр шүү та дүүд астаж та хараа байгаа зүгээр жоон цэвэр. Энэ аха ахаад сая 690 мянга сая 490 одоо хямдарчиж байгаа. Тэгснэ ахаа сая 299 мянган одоо хямдарсан. Ахаа бэлгтэй. Яах юм бэ мэд чимээгүй их чинь өөрөө ингэж гараараа авах тавилантай хүн байхгүй юу да мэд хэрэггүй. Гэхдээ миний ах энийг аваад өгч юм бол хадам талдаа нэр хүнд чинь дээшээ байхгүй. Гэхдээ яах юм бэ тэнэг шүү дээ. Баста гоё юм аа. Энийг авчих. Нэр юм Авчих. яах юм бэ? Яах юм бэ юм уу зүгээр авчих. Нэг л махуул юм. Өөрөө махуулахгүй шүү. Хоолой дээшээ гарья. Ямар гоё юм бэ? За яах юм бэ аа яах хэрэггүй та бүр яг авч өгч байгаа юм шиг харцаар хараадах юм одоо дүн болцсон ахаа. Энэ одоо ямар гоё. Нөгөө Чик чинь энэ нөгөө давхар шок хямдрал дахиад орчиж байгаа. Тийм үү. Тэгээд юу нөгөө өнөөдөр авсан бүх бараанууд нахаа хүргэлтээр очиж хүргэлтийн үйлчлэгээ манад байгаа. Тэгээд хэрвээ та авсан бараануудаа дараа нь өөрийнхөө бие дээрээс өөрийн биеэр гэртэйгээ ойрхон салбаруудаас очиод авах юм бол сансарт нэг салбар байна. Нэг нь болонгууд Баянгол дүүрэгт буюу өргөөгийн хойдолд нэг салбар байна. Тэгээд энэ Централ Молын замын эсрэгдлийн салбар ингээ 3 салбартай шүү манайхаа. Хэрвээ амжихгүй гэж байгаа бол шүү хаа. Яхаа амжихгүй.
Амжин штэ тий амжин тий хата авч өгөн тий. Өцөлөр чи амжих баха тий. Одоо ч ер нь ахын мөнгө мэлэн л. Хөөе аха. Мөнгөний хувьд гэвэл аха манайх зөвхөн чиг брэнд дээр 8 сая хүртэлх үнийн дүнтэй лизингийн үйлчилгээ гаргаж байгаа. Хугацааны хувьд гэвэл 36 сараар, хүүний хувьд гэвэл 299%-ийн сарын хүүтэй гарч байгаа шүү. Гинэ. За та чи өөр Юу авсан би санаа. Сайн махаа. Өө за сайн юм ээ. Сайн. Та чи бүр янзын үй сайн уу? Хоёр ч мөр янзын тогшсон биз дээ. Тий. Гэхдээ жоохон хичээгээл байх нөх юм яах вэ болоод байна өө. Дөнгөж сая манай ах чи уурханаас дөнгөж хурж ирчихэд бүх цалингаараа бит хоёрт чинь хөргөгч авч өглөө. Хөлтөөгч авч өглөө. Угаалгын машин авч өглөө. Энэ зурагт жижигдээд байсан чинь бүр томруулж өглөө. Яах вэ? Гэхдээ миний буруугаар ойлгочвоо. Харин ингэж хэлж байгаа ч гэсэн дотоохоор юм ахуулъя гэж юусоо бодоогүй шүү. За минийэр буруугаар ойлговоо. Ингээд боломжтой ч хүн байна. Боломжгүй ч хүн байна. Тэ зүгээр штэ зүгээр. Дүүн танаар хизээч юм ахуулахгүй шүү миний ах. Битээ санаа заваарай. За тэгээд юу? Хөлөм гарчаад ирээ тэнэ шээ. Шээ. Ахны хальт гарчаад ирээ. Яах юм бэ? Тийм авч өгөө миний ахаа. Нашиж яахын болооч гэж ямар амар юм бэ. За яах вэ? Амьдралд ч бас айгүй олон зүйл хэрэг болдог юм биш. Цэвэрлэн байх хэрэгтэй байхгүй да. Би яавыг дуурайсан, та ээжийг дуурайсан. За түүнээс хаалт хэлсэн.